Тэгээ хэдүүлээ төвчээртэй, зоригтой, хамттай, бага зэрэг, дунд зэрэг их хэмжээний амьдралаа өөрчлөх хэмжээний мөнгийг school community яг тийм зорилготой. Earn, invest, be free гэсэн гарчигтай шүү дээ. Мөнгө олъё, мөнгө хөрөнгө олт хий, тэгээ эцээцтэй эрх чөлөөтэй байя. Эрх чөлөө гэдэг чинь маш нандин, амьдралдаа цөөхөн хэдуудаа олох боломжтой юм. Тэрэнд хин сата болдгоо байх юм бол бидний үлэн зан, бидний янз бүрийн траума, бидний шунал энэ хүндээ би гайхуулъя. Битээ тэгээрэй. Амьдралын хамгийн том flex юу юм бэ гэвэл Токиод Японд амьдарч байгаа хүмүүс нь анхаараарай. 12 сарын 6-нд хагасаа өдөр 12 цагаас 4 цагийн хооронд анхан шатны хөрөнгө оруулалт ба хувийн санхүүгийн сургалт болох гэж байгаа шүү. За, дэлгэрэнгүй мэдээлэл энэ постны доор эсвэл дээр байгаа шүү. За, контент өргөжлүүл. Өнгөрсөн 7 хоног ямар сайхан 7 хоног байсан бэ? Бүх юм ногоон. За, тэгээ хаяа манай скуулын гишүүн надад баярлалаа гэж хэлдэг. За, өчтөр нэг гишүүн над руу юу олсон бэ гэх юм бол багцынхаа нэг задаргааныхаа хэсгээ явуулсан. Тэгээ баярлалаа идрээ. Скул гишүүнчлийн баг 5-6 жилийн ашиг олчлоо. За юу ярьсан бэ гэх юм бол нэгдүгээрт нь Orla mining дээр call option бид нэр адил түрүүн авч исэн. Тэрийг манай гишүүн твчээд зараагүй $5,000 хөрөнгө олт хийгээд одоо 100% ашигтай явж байгаа $5,500. Oscar Health руу Oscar Health-аас $3,000. ERO Copper зэсийн компаниас ойролцоо $1,000. Kerr Mining $1,600, GHRS $700. Тэгээ ингээд доошоо скролдох юм бол Mega Metals, Matsa гэх мэт шин бас 5-6-7,000 хөрөнгө олт харагдаж байгаа. За, энэ гишүүн ойролцоо $110,000 хөрөнгө олт хийгээд одоогийн байдлаараа багтсан нэг $230,000 болсон байгаа. Баяр хүргэе. Миний таамаглаж байгаа шүү заяа. Окей. За, тэгээд өнгөрсөн 3-4 сарын хугацаанд юу ярьж исэн бэ? За, юу ярьж исэн бэ гэвэл this ерөөдөө bull market руу орж байна. 2 удаа, 3 удаа, 2 удаа breakout хийх гэж үзсэн. Тэ? 2 удаа failдсэн. Одоо ерөөдөө ascending triangle дотор явж байгаа. Саяхан бас нэг дээш явах гэж үзсэн. Одоо ингээд дээш явнаа. Ерөөдөө 2-7 хоногийн миний тухай ярьж исэн. Одоо бий болж эхэлж байна. За, дараагийн юу хэлсэн бэ гэх юм бол алт үсэж байна. Triangle wedge deformation үсэж байна. За тэгээ uptrend дотор ерөөхдөө иймэрхүү ascending triangle яах магадaltaй бэ гэх юм бол ойролцоо 70 хэдэн хувь тий үсэх магадaltaй. За энийг ингээд харахаар тий ерөөхдөө breakout болж байна. Одоо retest хийгээд өшөө явах магадaltaй. Ирэх 7 хоногт нэгд өдөр, хоёр дахь өдөр манай Mega Metals, манай Matsa ерөөхдөө өргөжлүүлээд дээш өсөх баха. Доошо retest fake out хийх магадлал багасаал байна шүү. За өөр юу ярьж исэн бэ? Мөнгө өснө гэж ярьж исэн. За мөнгөн дээр бас юу харагдж исэн бэ гэх юм бол нэг triangle formation харагдаж исэн те. Ингээд тэгээд тэр triangle ер нь бол би өөрөө ямар шинжилгээний дуртай юм бэ гэх юм бол horizontal те. Энэ хэвтэй зураасуудад илүү дуртай, илүү ойлгомжтой, илүү баттай гэх юм уу та. Магадлал нь арай өндөртэй. Окей, тэгээд тэр triangle-ын гурвалжингаа мартъя. За юу болсон бэ гэх юм бол энд тэ нэг удаа цохих гэж үзсэн, хоёр дахь удаага цохих гэж үзсэн. Тэгээд cup, handle, bam дэш явцсан. За өшөө ингээд жоохон зум ин хийгээд 4 цагийн чартаар харах юм бол юу болсон бэ гэх юм бол breakout хийх гэж үзсэн, retest хийсэн, breakout. За тэгээд өмнөх видеон дээр би зөндөө хэлж ирсэн мөнгө хаашаа явах магадaltaй юм бэ гэх юм бол дээшээ явах магадaltaй шүү. Тэгээд ерөнхийдөө таамгийн дагуу явж байгаа. За, энд нэг cup and handle байгаа. Өөр ер нь бол аимшигын энэ cup үсэж байгаа. Handle нь удахгүй гарч ирнэ. Тэгээ энэ ерөнхийдөө ингээд дээшээ явах юм бол зөв техник талаас шүү. Мөнгө тэ ойролцоо нэг $80 руу явах потенциалтай. За тэгээд мөнгө маань $80 руу явах юм бол манай автомата дотор байгаа, манай school community дотор байгаа хөрөнгө олтууд ерөөхдөө айгүй хөөрхөн явна. Хуцааны харилцаа хөрөнгө олт тий мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй, community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тий. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авч байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар
доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар алдна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд School community дотор уулзъя. За curve mining саяны жижигхэн correction-аараа юу болсон бэ гэх юм бол нэлээд хүнд цохилт авсан. Та харж байгаа юм бол тий тэгээд double bottom хийсэн. Бараг 1 2 тий. Тэгээд юу болж байна гэх юм бол одоо 50 day moving average-тэй уулзах гэж байна. Энийг цөмблөөд retest хийгээд ер нь бол дээшээ явах бүрэн потенциалтай. Энэ gap-ыг fill хийчин хэдүүлээ хизээ exit хийсэн бэ гэх юм бол 21 22 доллар хавцаа exit хийгээд энүүгээр ерөөхдөө дахиад цуглуулад уржигтэр curve mining-ыг бас жоохон нэмсэн. Өчтөр curve mining бас жоохон нэмсэн. Ерөөхдөө энэ дээшээ явах потенциал бол байгаа шүү. Харцгаая. Fingers crossed. Энэ бүтчих юм бол миний хувьд заяа. Иймэрхүү томоохон bull market тэг зүгээр ингээ пуужентдаг. Тэг үн хааш нь огцом хурдан өсдөг айгу ховор шүү. За одоо нөгөө алтан дээрээ та зүгээр харуулчих. Тэг ерөөхдөө шинжилгээ хийсэн дүнэлтэндээ хүрсэн bull market-ууд айгу ховор. Тэгээ энэ bull market амьдралтаа маш цөөхөн удаа таарлддаг. Тэгээд ямар потенциалтай юм бэ гэх юм бол амьдралыг өөрчлөх потенциалтай ахгүй. Тэгээд яаж ийна гэх юм бол миний амьдралыг тийм өөрчилж байгаа. За хизээ болсон бэ гэх юм бол 1970-аас 80 хэдэн он хүртэл нэг томоохон bull market байсан. За 2003-2 оноос 2012 он хүртэл bull market байсан. Тэгэхээр одоо юу болж байна гэх юм бол parabolic phase. Зүгээр ингээд тэр чигтээ хамгийн сүүлчийн томоохон ингээ пуужиндах өвөл явдал. Тэгэл энэ 5000 хэдэн зуун доллар хөрөх бүрэн потенциалтай. За тэгээд би юу шийдсэн байгаа юм бэ гэх юм бол энэ бол миний амьдралыг тэр чигтээ өөрчлөнө. За тэгэл ер нь бол өнгөрсөн 7 хоног бас нэмээд авсан Hecla mining та дарж байгаа юм бол тий айгуу сайхан breakout хийж гин correction яваад 2 fake out хийгээд ерөөхдөө өөрчлөлөөд дээш явж байгаа. Урт хугацаанд харах юм бол тий асар том тий consolidation and wedge-нээс ингээ гарч ийн. За бас энэ зураасыг өөр зурж болно тий. Ер нь бол хамаагүй consolidation phase-ээс гараад одоо тий 30 доллар 20 доллар руу явах бүрэн потенциалтай. За тэгээд манай Багдсадор байгаа Oscar Health технологийн эрүүл мэндийн даатгалын компани тий эндээ ер нь бол маш том юу гэж нэх юм бол sideways consolidation явж байгаа. Тэгээд миний хүлээлт юу юм бэ гэх юм бол энэ бол нэг 40 44 доллар бүрэн явах боломжтой. Тэгээд автоматын хөрөнгө оруулагчид та энэ дунд бас зөндөө байгаа. Автомата дотор Oscar Health бас ахуухан орцсон байгаа. Мэдээж эх жилдээ 2026 2027 онд мэдээж зах зээлийг ингээд үргэлжлүүлээд судлаа явна. Дараагийн bull market-ыг олох гэж мэдээж хичээнэ. Гэхдээ яг энийг олно. Тэгээ зөрөгтэй хөрөнгө олт хийнэ гэдэг чинь жоохон өөр юм баггүй. Тийм учраас хэдүүлээ яах ёстой юм бэ гэх юм бол энэ боломжийг ер нь алдаж болохгүй шүү. За олон сар хоног энэ market update хараад үзээд school гişүн болох уугүй юу эргэлзээд байгаа хүмүүс нь бас юу зөндөө сонссон бэ гэх юм бол энэ quantum-ийн хувьцаанууд дээрээ би баг залхатлаа ярьсан байгаа хаа. За тэгээ энэ bear market болж байна. Тэгээ өшөө доошоо явна. Эндээсээ хэдүүлээ жигсэн өрмөө авахд бэлэн байх хэрэгтэй шүү. За. Тэгээ өнөөдөр өдөр тий баярлаа гэж хэлсэн хүн. Нэмээд юу хэлсэн бэ гэх юм бол тий төвчээр хамгийн чухал юм байна. Тэ. Шуналтаж болохгүй юм байна. Тэ. Огцом эмоц дээр үндэслээд шийдвэр гаргах нь хамгийн буруу юм байна. Позиц нэгээд итгэлтэй зөрөгтэй судалгаатай орноо. Тэгээд юу их ёстой юм бэ гэх юм бол тэ хүлээх ёстой. Patience. За тэгээд та энэ дээрээ санал нийлж байгаа ах манай тийм schooling гişүүдүүд тэгээд би та тийм бас юу заагаад явж байгаа юм бэ? Ямар мэдлэг хуваалцаад байгаа юм бэ гэх юм бол мэдээж судалгаагаа хуваалцаж байна. Тэ таамгуудаа хуваалцаж байна. Гэхдээ тэрний цаана эндээс ашиг авахын тулд бас юу хэрэгтэй юм бэ гэх юм бол номер 1 зөрөх хэрэгтэй. Тэгээд номер 2 төвчээр хэрэгтэй. Тэгээд хэдүүлээ төвчээртэй, зөрөхтэй, хамттай, баг зэрэг, дунд зэрэг
их хэмжээний амьдралаа өөрчлөх хэмжээний мөнгийг тий school community яг тийм зорилготой тий earn invest be free гэсэн гарчигтай шүү дээ. Мөнгө олъё, мөнгө хөрөнгө олт хий. Тэгээ эцээцтэй эрх чөлөөтэй байя. Тэгээд манай school community-ийн гишүүдэд бас дахиад нэг юм хэлмээр байна. Хэдүүлээ энэ жилдээ айгүй хөөрхөн маш сайхан ашиг олсон. Тэгээ энэ мөнгөөрөө бити машин зашин яваарэ, бити тансаглаарэ. Тэ? Бити эгоога тижээгээрэ, бити өөр хүнийг гайхуулах гэж үзээрэ. Тэ? Эрх чөлөө гэдэг чинь маш нандин. Амьдралдаа цөөхөн хідуудаа олох боломжтой юм. Тэрэнд хин сатаа болдгон байх юм бол бидний үлэн зан, бидний янз бүрийн траума, бидний тэ шунал энэ хүнд би гайхуулъя бити тэгэрээ. Тэ амьдралын хамгийн том флекс юу юм бэ гэвэл тэ хүссэн юмаа хүссэн цагтаа хийх. Тэгээ амьдралын бүр том флекс юу юм бэ гэх юм бол хүсгүй байгаа юмаа тэ ерөөсөө хийхэ болох. Сүүлийн хэдэн жилүүдэд миний амьдралыг хамгийн томоор нөлөөлсөн юм юу юм бэ гэх юм бол энэ мөнгө тэ дансны хуулга гэх мэт шиг ерөөсөө биш ээ. Миний амьдралыг хамгийн сайнаар нөлөөлсөн юм юу юм бэ гэх юм бол би цаг хугацаа өнгөрөх тусам өөрийнхөө үндсэн зарчмаа мөрдөх тусам юу болж байгаа юм бэ гэх юм бол би хиймээргүй байгаа юмаа хийхэ болж байгаа. Тэгээ баг өнгөрсөн 6-9 сарын хугацаанд би баг хиймээргүй байгаа юмаа нэг ч хийгээгүй. Тэгээд тийм амьдрал амар сайхан. За энэ эцсийн зорилго тэр шүү. Earn, invest, be free. Тэгээ лайнасаа хэдүүлээ өөрийнхөө эрх чөлөөлөе. Тэ? Хиймээргүй байгаа ажлуудаасаа лайнуудаасаа өөрийнхөө чөлөөлөе. Тэгээд ганц удаа амьдарч байгаа юм чинь амьдралын эцсийн өдөр хүртэл хідүүлээ тий бүх юмаа дараа сэтгэл зүгөө удирдаа юу хиймээр байна гэх юм бол зөвхөн хиймээр байгаа юмаа хийх ёстой. За хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суур мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.